За энэ удаагийн ярих бол дахиад Японы Эдо орны үед өрнөх бөгөөд тухайн үед хулгай дээр маллаг гих мэт хэрэг үйлдсэн хүмүүсийг цаазаар авдаг гэж. Гэхдээ бас хүний толгойг нэг цавчлалтаар авах нь маш хэцүү. Тэр тусмаа манай гол дүрийн залуугийн толгой бол бүр худлаа шүү. Түүний нэрийг Хоосон Габимаро гэдэг. Мэдээж ядуу хоосон гэдэг утгаараа биш, харин сэтгэл хөдлөлгүй, хүндий хүйтэн алуурчин болохоор нь түүнийг ингэж очилдог. Габимарод цааш амьдрах хүсэл байхгүй ч яагаад ч юм үхэж чадахгүй байгаагаа өөрөө ч ойлгохгүй байлаа. Тэрээр Ивагакуре гэх тосгон төрж өссөн бөгөөд түүнийг нялх байхад нь эцэг эхийн тосгоны удирдагч нь алсан гин. Бас Ивагакуре тосгоны ирчүүд шиноби болохын тулд харгас бэлтгэл хийдэг ба зөвхөн цөөн хідэн л амьд үлдэж маш чадварлаг алуурчид болдго юм байна. Габимаро тосгоноосоо зугтахыг оролдсон болохоор удирдагчтай баригдаад цаазын ял авсан ч түүнийг шатааж эсвэл бүр өхрнээс уйж агаад биеийн салгах шийтгэл өгсөн боловч аль нь ч бүтсэнгүй. Яллах газрын дарга нь бүр бөөн уур. Харин манай хүнээс байцаалт авч байгаа эмэгтэй Габимарог яагаад тосгоноосоо зугтах шийдвэр гаргасныг асуудаг. Уг нь бол Габимаро тосгоныхоо тэргүүлэгч шиноби юм байна л да. Тэгээд удирдагч нь түүнийг охинтойгоо гэрлүүлсэн боловч охин нь арай л дэндүү ядаргаатай ингэж болохгүй тэгэж болохгүй гэдээсэн болохоор манай хүн залхаад тосгоноосоо явахыг гуйсан ч оронд нь сүүлчийн нэг даалгавар биелүүлэхээр болтол өнөөх нь зан гойж таарад угаасаа удирдагчтайгаа сөргөлдөөд хол явахгүйгээ мэдчихсэн болохоор яах ч аргагүй бууж өгсөн юм байна. Гэхдээ манай хүн үхэхийг хүсэж нэгчээд яагаад ч юм өөрөө л бие хамгаалаад байдаг. Харин байцаагч эмэгтэй мэдүүлгээ авч дууссан бололтой гол ажилдаа орё илгэн. Түүний жинхэнэ төрх бол улсаас томилогдсон цаазын ял гүйцэтгэгч Ямада Асаймон Сагири. Асаймон гэдэг нь цаазлагч нарт өгдөг нэр бөгөөд Ямада овг нь хэдэн үеэрээ энэ ажлыг хийж байгаа юм байна. За ерөнхийдөө мэрэгжлийн толгой цавчигч л гэсэн үг. Энэ үед Габимаро түүнээс ямар нэг юм мэдэрч яг үнэндээ өөрийгөө үхлээс айж байгаагаа ойлгодог. Габимаро байцаалт өгөх үедээ худлаа хэлсэн ба үнэндээ бол их нэртэй маш их хайртай. Харин Габимаро их нэрийнхээ төлөө алуурчны амьдралаа орхихоор болж удирдагчдаа энэ тухайга хэлтэл түүнийг өрхөнд оруулаад цаазын ялтан болгож ихнэрээс нь салгасан байдаг. Нэгэнт үхэх ялтай хоригдол болсон болохоор энгийн хүн шиг амьдарч чадахгүй штэ гэсэн чинь Сагири түүнд шоугуны гаргасан тушаалыг үзүүлдэг. Эрт дээр үеэс Шинсенкё гэх арлын тухай цуу яриа үүсч өвчин зовлонгуу амар амгалан жинхэнэ бурхтын нутаг гэгдэх болж. Засгийн газраас энэ арлыг удаан хугацаанд хайсны эцэст олсон бөгөөд энэ арал дээр мөнх наслуулдаг үрэл байдаг гин. Тэгээд энэ хүү үрлийг олж авчирхаар 5 удаагийн оролдлого хийсэн боловч нэг ч хүн эргэж ирээгүй гэдэг. Тиймээс шоугун улсдаа ярих цаазын алтнуудыг цуглуулж мөнх наслуулдаг үрэл хайлгах шийдвэр гаргажээ. Бас үрлийг олж авчирсан хоригдлын бүх ялын цагаатгаж насан туршид нь шоугуны ивэл дор амар тайван амьдруулах юм гин. Ийм сайхан саналыг бол хинчгэл зөвшөөрнө үсттэй. Одоо бүгдээрээ Сагиригийн өнгөрсөн түүх рүү аялъя. Тэрээр аавшгэ мэрэгжлийн цаазлагч болохыг хүсдэг байсан ба тэр зорилгооч биелүүлж чадсан. Гэхдээ өөрийн айдас эргэлзээнээс салж чадалгүй өдийг хүрсэн нь түүнийг хамгийн ихээр зовоодог. За тэр ч яах вэ? Газраас цуглуулсан өөхөх ялтай хоригдлуудыг шоугуны өмнө авчирсан байлаа. Энэ үед Шинсенкё арлаас буцаж ирсэн цоор ганц хүнийг авчиртал өнөөх нь хүн гэхэд чицүүхэн болчих. Энийг харсан хоригдлууд бүгдээрээ эсэргүүцэж бүр шоугуны саналаас татгалцсныг өчиггүй цааш нь харуулна. Тэгээд бас арал дээр очих хоригдлууд тус бүрийг нэг харгалзагч Асаймон дагаж явах бөгөөд завны даац болон Асаймоны тоо хязгаартай болохоор хоригдлуудын тоог цөөртөл нь бие биенээ алахыг тушаадаг. Хоригдлууд ч ухаан мэдрэлгүй бие биенээ алж үүнийг харсан шоугун нь харин баясаад сууж идэх шүү. Бас хоригдлууд дунд онцгой чадвартай хүмүүсийг тусгайлан тэмдэглэжээ. Жишээлбэл ийм залуухан байж айл хэдийн дээрэмчдийн толгойлогч болсон залуу. Ордонд нэвтэрч аллах үйлдсэн Куноичи. Агуу элдний мастер бас элд жаад гээд аль нь ч нөлөөлдгүй үлэмж бийтэн. Гэхдээ энэ дундаа хамгийн алдартай нь манай Габимаро. Энэ үед Сагири дээр нэг залуу ирснээ. Эртхэн энэ ажлаа болоод эмэгтэй хүний ёсоор амьдрахгүй мүү? Гэсэн чинь манай Сагири багасаа л ялтнуудын цогцос инээдрээ юм харж өссөн болохоор өөрийн ирэхгүй л энэ замаар алхах болж. Хэдий тэр өөрийгөө зүгээр гэдэг боловч хүний аим таслах бүртээ илүү их айдас давтсаар л байлаа. Түүний айдсыг мэдэрсэн үү яасан Габимаро маань хүн алчаад харамсдаггүй хүн гэж юу эдийн? Гиснээ сонгон шалгаруулалт явуулах өөр арга байхгүй мүү гэж шоугуны өдөөс цор хийсэн болохоор хоригдлуудад манай үнийг алвал шууд арал руу явуулъя гэхин тэр. Уг нь Габимаро ч хүн алаад байхыг хүсдэггүй ч гэлээ яалтчгүй ийм нөхцөл байдалд бол жинхэнэ араатан шиг л харгас хэрцгий болчт юм байна. Үүнийг харсан Сагири өөрт нь дутагдаад байгаа зүйл бол алсан хүмүүсийнхээ шаналлыг үрж явах сэтгэлийн тэнхээ юм байна гэдгийг ойлгодог.
Ингээд арал руу явхаар сонгогдсон хүмүүс бол дээрэмчин, элдний мастер, зэвсгийн ангууч болон уулын хүүхэд, алуурчин лам, Габимаро, дуучин, бас Куноичи, Моро Макия тэгээд үлэмж биетэн. Мөн хүн бүрийг Ямада овгийн Асаймон дагалдаж явна. Ингээд мөнх наслуулдаг үрлийг олж авч эрх чөлөөтэй болохын төлөө Шинсенкё арал руу хөдөлцөхөлөө. Мөнх наслуулдаг гэснээс манай Габимарогийн төрсөн тосгоны удирдагч нь за баараг л өхөшгүй мөнх гэж хэлж болох үснэг ингэж шүү. Ямар ч тач манай хэд Деважингийн арал гэгдэх Шинсенкё арал дээр газардлаа. Энэ арал үзэсгэлэнтэй мэт боловч ургамлууд нь хитрхи өвөрмөц байдаг. Габимаро гарныхаа олсыг тайлцсан биш бүр сагирээс үржигнээл. Дүрм журм яриа хайл олсыг буцаага зүүлэх гэжсэн чинь гинтхэн зэвсгийн ангууч манай өнрөө дайр тэмдэ. Энэ нөхөр бол урд нь тулаанчлан байсан ч гэлээ зэвсэгт донтоод 100 гаруй тулаанчийг алж зэвсгийг болоож авсан гин. Тэрнээс гадна энэ нөхрийн гарт нь яагаад олс уяаг байгааг асуудал. За болооч дээ. Ийм газар ирчээд гаранд нь олс уйн уу байна уу хин тамаа байна. Буцахтаа л гарын учвал болоо юм шүү гэж ийна. Тэгээд хоёр харгалзагч нь хоригдлуудын тулааныг зөвшөөрсөн боловч Сагири өнөөх олсоо заавал гарандаа уйгээл зөрүүдлээд байх юм. Тэгсэн ч гэсэн манай Габимаро бол энэ зэвсгийн донтой нөхрөөс шаал ондоо төвчний хүн гэдгээ харуулж түүнийг хормын дотор дуусгачдаг. Үүний дараа харгалзагч нь хоригдлынхоо толгойг аваад эртхэн буцхаа харуулж Сагирид анхааралтай байгаарэ. Тэгэхгүй бол удахгүй хинийч төсөөлөөгүй аимшигтай өхлүүд араараасаа гарч эхлэе шүү гэж сануулдаг. Үнэхээр л тэрний хэлсэн ёсоор хоригдлууд нь бие биенээ төдийгүй харгалзагч нараа ч бас цааш нь харуулж эхэлдэг. Уг нь бол эднэр чинь мөнх наслуулдаг үрлийг олсон байлаач харгалзагчтайгаа хамтал буцаж очихгүй бол ялын цагаатахгүй гэсэн шүү дээ. Одоо тэгээд яах юм бөө мэд. Бас дээрэс нь удахгүй арал дээр ирэх дараагийн хүмүүс донд Габимарогийн тосгоных нь ч байж магадгүй шүү гэж хэлээд яваад өглөө. Гэтэл түүнийг явсан даруйд манай хүн шууд л Сагирийг цааш нь харуулахыг оролдож шүү. Яагаад ингэж байгаа гэсэн чинь харгалзагч байсан байгаагүй мөнх насны үрэлтэй болоод очивол өршөөж л таараа гэж байна. Бас үнэхээр л эдний тосгоныхон хүрээдэрвэл бүх юм дуусааг нь. Тиймээс л өөртөө саад болохгүй гэсэндээ Сагирийг алахаар шийдсэн юм байна. Гэхдээ яагаад ч юм Габимаро Сагирийг алах боломж гарч ирсэн ч алж чадахгүй. Нэг л эргэлзээд ах юм. Гэсэн ч удирдагчийнхаа юу гэж заасныг иргэн нэг санснаар буцаад алуурчин төрхөндөө орж Сагирийг яг алах гэж байтал эхнэрээ гих сэтгэлэн түүнийг дахин нэг удаа тайвшруулж үүнийг нь анзаарсан Сагири ч бас Габимарог зүрх сэтгэлгүй халуурчин бишээ гэж хэлээд хамтдаа зорилгоо биелүүлчихэд энэ арлаас явцгаая гэдэг. За өнөөх элдний мастерт урд нэг баян нөхөр төрийн албанд ажиллах санал тавиад манай үнч зөвшөөрөөл гэрт нь өргөдөж баахан дайл цайлуулж байх үедээ өнөөх баян нөхөр чинь манай мастрын уурыг үргэсэн болохоор бүгдийн түвэж хаяад ялтан болжээ. Бас түүний одоогийн зорилго бол эхлээд бусад өрсөлдөгчдөө үгүй хийгээд дараа нь мөнх насны үрлээ тухтайхан шиг хайх. Харин харгалзагч нь бол цаазаар ахуулсан цогцсонд задлан шинжилгээ хийж хүний биеийн анатомиг сонирхдаг залуу гэж шүү. Тэгээд энэ хоёр маань аралтай танилцаад явж байх зуур нэг с ижигтэй хэрвээхээ мастрын гар дээр хазчаад нисэх мөчөд тэрээр ямар ч эргэлзээгүй нэг гараа тастаад хайчдаг. Яаж байгаа гэсэн чинь хүн царайтай хэрвээхээ үедээ бас нөгөө тасарсан гар нь бүр яагаад байгаа юм бэ? Гэтэл гай газар доороос гэдэг шиг баахан сонин араатан шавжнууд, үлэмж биетүүд энэ тэндээс нь бүслээд авд юм да. Габимаро энэ хоёрыг ч ялгаагүй бүслээд авсан байдаг. За энэ мангасуудынхын царай төрхвөл яг юу ч юм дээ. Үнэхээр тодорхойлж хэлэхүүг алга. Ямар ч тач аюултай гэдэг нь бол ойлгомжтой. Шинобигийн 5 дугаар дүрэн бол үл мэдэх зүйлтэйгээ тулдаж болохгүй гэдэгч манай хоёрт зүхтах боломж овсоо. Эднэр нь бүр улмал нэмэгдээд ах юм аа. Тиймээс Габимаро ерөөсөө л бүгдийг халаад цааш явахаар шийдээд тулдаж байх зуур Сагири бүр гөлрөөд таг гацсан байжгаад яг алуулах гэж яхад нь Габимаро хаях уу яах уу гэж хагаад ямартай ч очиж аварлаа. Энэ үед манай хоёр дээр өнөөх Куноичи хоёр харгалзагчийн хамтаар хурч ирдэг. Тэгсэн Габимаро эхнэрийнхээ зааж өгсөний дагуу тусалсанд баярлалаа гээл хөөхөн байгаа зү. За тэгээд яах гэж ирсэн юм дэ гэсэн чинь манай хүн дээр очсноо хамтрээ л да. Аюултай газар айгаад ашигтай убаа гэсэн чинь Габимаро Куноичи нарын зайлмихийг мэддэг болохоор амжилт олсонгүй. Куноичи тэрийг мэдчихсэн ч гэсэн азаа үдсэн гинүү. Бас эн чинь нөгөө Моро Макия гэдэг залууг өргөтж агаад алдсан юм байна. Түүнийг хитрхи залтай болохоор аюултай гэж үзээд Макиягийн харгалзагч нь ч бас дагалдаж явахаар болж. Харин түүний үндсэн харгалзагч нь энэ нүдний шилт. Бас энэ Куноичи байсгээл азаа үзэх юм. Гэхдээ түүний тавьсан хамтрах санал бол бас дэжгүй. Нэгэнт л үрлийг олсон ганц л хүн ялаас молтрох юм чинь тэр болтол хамт байна. Бас эдний талаас цуглуулсан мэдээлэлээ хуваалцаж харин манай талаас тулааныг хариуцна.
Энэ арал дээр хамгийн аюултай аратан бол хүн царайтай ирвэхэ гинэ. Эднэр яаж юм мэдээлэлтэй болсон бэ гэхээр нөгөө Моро Макияг алгаасаа өмнө баахан туршилт хийсэн юм байна шүү дээ. Бас Куноичи Моро Макияг яг яаж алснаа бол хэлэхгүй л гин. Гэтэл манай Сагири нэг сонирн байжснаа гинтхэн ухаалдаад ончлаа. Харин энэ дээрэмчин залуу харгалзагч хоёр чинь ах トゥ хоёр өдийн. Энэ хоёр уг нь язгууртан айл төрсөн ч гэлээ аав нь төр тэрсэлсэн эргээр алуулж, ээж нь өвчнөөр өдөлж, ах トゥ хоёр уулын дээрэмчдэд баригдсан ч ах нь ямар ч нөхцөл дасан зохицохдоо сайн болохоор нээх удалгүй дээрэмчдийн толгойлогч нь болсон байдаг. Тэгээд ах нь цагдаа нарт баригдсан ч дүүн Ямада овогт элсэж чадвараа сайжруулж байгаад цаацлагч болоод шоогуны зарилгын хамтаар ахыгаа суллахаар очсон байв. Тэгсэн энэ хоёр дээр бүр ярддаг мангас хүрээд ирж шүү. Тэгснээ нүгэл үлдлээ энтергээд олон юм донгосоод ахыхын дургу хүргээд ажиллөө. Ах トゥ хоёрын бие биендээ итгэх итгэлцэл бол бүр бат бөх цаашаа. Бас тэдний зорилго бол мөнх насны үрлийг олоод өөрсдөө өгшгүй болох. Харин манай Сагири арай гэж ухаан орлоо. Бас тэр өнөөх хүн царайтай ирвэхийн цацсан тоосонцроос болоод ухаан алдсан байж. Түүнийг ухаангүй байх хооронд Габимаро ойр хаваар явж ургамлуудыг судалж үзсэн боловч тэдэнд өгсөн мэдээлэл дээрх зүрж шиг зүйлийг огт олж хараагүй гэн. Тиймээс энэ мэдээлэлд итгэх нь маш эрсдэлтэй. Тэрний оронд арал дээрх хөшөөнүүдийг судалж үзсэн дээр гэн. Бас мангасуудыг цавчих үед дотор эрэхтэн эсвэл үржлийн эрэхтэн аль аль нь байгаагүй. Мөн дээрээс нь тэдний өмссөн хувцас хэрэглэл царай төрөх гээд ойлгомжгүй зүйлс хэтэрхий их байна гэсэн чинь Габимаро дотор эрэхтэнгүү хэрнээ амьдарч байна гэдэг чинь мөнх насны шинж тэмдэг юм шүү. Тэгвэл энэ арал дээр мөнх наслуулдаг үрэл байж магадгүй юм байна гэдэг. Энэ үед уулын хүүхэд харгалзагчийн хамтаар арлаас зүхтааж явах бөгөөд үрэлгүүж гсэн буцаж очиод уулын хүүхдийн ялыг яаж игээд цагаатхнаа л гин. Гэтэл тэдний замд өнөөдрийг хүртэл энэ арлаас холдож чадалгүй сүрсэн усан онгоцнууд байх нь тэр. Бас болоогүй мангасууд зөвхөн арал дээр биш далай дотор ч гэсэн байд юм байна. Харин энэ хүүхэд бол засгийн газраас хараад бусаар ууланд амьдардаг овгийнх бөгөөд нэг өдөр санаандгүй самурай нартай таарад туслах санаатай тосгондоо авчирсан биш. Нөгөөдөл нь улсаас өгсөн тушаалын дагуу тосгоныхны бүгдийг хөнөөгөөд энэ хүүхдээр бусад тосгоныг ч бас заалгачаад алахын гинэ. Харин түүнийг хоригдож байхад нь хариуцаж авсан цаазлагч шар үст нь учир байдлыг ойлгоод аль болох ялаа сөнгөлөхийн тулд арга чарга зэдсэн нь энэ арал дээр авчрах байлаа. Гэтэл нөгөө төрүүлээд явдаг харгалзагч аль хэдийнэ хордсон байх бөгөөд түүнийг харсан уулын хүүхэд шоконд ороод тосгоныхныгоо барьж өгсөн нүглээ эдэлж энд л ясаа тавиндаа гэд донгосж байхад нь шар үс түүнийг загнаад уулын хүүхэд ч бас нэг юм ухаан орлоо. Тэгээд энэ хоёр хамтдаа амьд гарсан ч буцаал арал дээр ирчлээ. Ер нь бол мөнх наслуулдаг үрлийг олсон ч гэлээ энэ хавийн бүх урсгал арал руу чиглэдэг болохоор арлаас гарах урсгалыг л олохгүй бол болохгүй гиндэ. Шар үст уулын хүүхдийг эрэхтэй гэж удсан чинь өнөөх нь харин охин хүүхэд өж таардیں۔ Тэгснээ бүр ичиж зовж байгаа ч юм алга. Шар үстэд дурлцлаа, нөхрөө олгоноо гэж галзуурал. Нөгөө талд харин хуудастай нөхөр Сагирийг арлаас яв гэсэн боловч нүдний шилт бол түүнийг үлдсэн дээрээ. Габимарог дарж авахд Сагиригийн тусламж хэрэг болох байх гэдэг. Ингээд шөнө болоход манай гурван харгалзагч ээлжилж Габимарог сахиж байлаа. Энэ үед манай хүн Сагирийг тандаж чиний ачаар бодол санаагаа цэгцэлж чадсан болохоор маш их баярлалаа гэдэг. Бас дээрэс нь Сагирийг яагаад ч маш хүчтэй. Гэхдээ яг юунаас үүдэлтэй хүч гэдгийг бол мэдэхгүй байна гэдэг. Харин маргааш өглөө нь хуудастай нөхөр дахиад Сагирийг энэ арлаас явж овгийнхоо удмыг залгуул гэсэн чинь Сагири багасаа л эмхтэй гэдгээсээ олж сэлэн барих ирэхгүй мэт дарамтан дунд амьдарч ирсэн ч гэлээ. Одооноос хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцмээр байгаагаа хэлтэл хуудастай нөхөр түүн рүү шууд дайрч андуурсан байдгийг. Гэтэл энэ хоёр дээр үлэмж биетэй хоригдол хурч ирд юм да. Хуудастай нөхөр бүр дуус. Нэгэнт авралгүй болчлоо баг. Азар энэ үед Габимаро хурч ирж Сагирийг авралаа. Үлэмж биед ганцаараа явахыг бодоход харгалзагчаа алсан нь тодорхой. Харин Габимаро зүхтхын хооронд түүнийг алхаар шийднэ. Шинобигийн 9-р дүрэн бол өрсөлдөгчийнхөө хүчийг зөв тодорхойлох. Тэгсэн чинь энэ бүр манай үнээс ч илүү хүчтэй болж таарлаа. Тэгээд Куноичиг хард суухаар туслахгүй мүү гэсэн чинь өнөөх нь мэдээлэл хүүрэхтэй болохоос биш тулаан бол хийхгүй гинэ. За тэгсэн үлэмж биед чинь хүчнээс гадна бас маш хурдан юм аа. Бас алсын занд арилт нөлөөлөхгүй. За ер нь л манай үний бүхэл нууц арга барил нөлөөлдгүү дээ. Энэ үед хадан гэртээ харьхаа мэдсэн хуудастай нөхөр өөрийнхөө сэлмээ Сагирид өгч үйл хэргийн гүйцэлдүүлэхийг гуйдаг. Тэгээд сэлэмтэй болсон Сагири маань Габимаро туслахаар ирээд хамтдаа яаж игээд энэ нөхрийн толгойг хүзүүнээс нь салганаа л гин. Тиймээс эхлээд сүгдүүлэх санаатай хөлийн онолтол яадагч хүүдээ. За одоо тэгвэл өстө яах вэ гэж байтал
Гинэт үлэмж бит үлссэн юм уу яасын гидсэн дуурайд жоохон үгчгэл уйлж ирсэн Габимару дуурай гаргачихд юм да. Манай үнч золтой л талигч болцсонгүй. Үлэмж бит нэмээд яг гүцэх нүгтэл Сагири амьсгалын хүчээр өөрийнхөө дотоод энергийг удирдах байгаа бололтой ямартай ч нэг торгоогоо л ах юм шиг байна. Сагири эмэгтэй гэдгээсээ болж дутуу үнэлэгддэг болохоос биш цэвэр элдний чадвараараа бол овгийнхан дундаач дээд төвчнийх юм байна штэ. Энэ үед Габимару нэг төлөвлөгөө бодож олсон нь галын арга ашиглах. Гэхдээ үлэмж биетийг шатааж алах биш ойр орчныг галдаж хаяад түүнийг утаанд угаартуулах зорилготой байж. Ингээд яг санснаар болж үлэмж биет өвдөг дээрээс өкрөх мөчөд манай хоёрч байрлалаа эзэллээ. Ийхүү өнгөрсөн амьдрал нь нүдэнд нь харагдаж үлэмж биет тэнгэрийн орондоо заларлаа. Тэгээд манай хоёр галаас зугатааж явсаар нөгөө хоёр дээрээ эртэл яг доохон талд нь яг л хүн амьдардаг бололтой нэг тосгон байгааг хараад бүгдээрээ шок. Ах トゥ хоёр энэ үед мангасуудыг устгаал ах нь бүр мангасын цус ууж энтер хөөе. Бас домог ёсоор бол энэ арал дээр мангасууд биш мөнх настай даяанчид амьдардаг байх ёстой юм байна л да. Гэтэл энэ үед ах нь нэг зүйл ойрхон байгааг мэдрээд ойртой тартал юу ийсэн гэж бодож байна. За энийг бол би тайлбарлаад явахт те. Гэтэл шар үстэй эмэгтэй нь манай хоёрыг харснаа гинт уур нь хүрсэн үү яасан яг гоё хэсэг дээрээ явж ах чинь гиснээ эрэгтэй хүн болчтیں۔ Харин энэ хэдийн маань нэг жоохон хүүхэд нууцаар харж агаад зүхтчихнэ. Хөөж очоод бариад автал охин хүүхэд байна. Бас түүнийг нэг гүрүүч шиг амтай хамгаалж өгдөг. Энэ охин бол арлын талаар мэдээлэл авч болох цор ганц хүн болохоор Габимару Сагири хоёр түүнийг хөөж үлдсэн хоёр нь гүрүүтийг зохицуулахар болно. Гэтэл энэ охин бүр ер бусын гимээр чадaltaй байдیں۔ Габимару бүр амар serious хүлээж авснаа өнөөх охиныг хүлээд тавьсан чинь хөөхий минь айсандаа уйлаал манай хүн арай л ширүүдүүлсэн юм шиг байна. Гэтэл нөгөө гүрүүт чинь ярьдсан байна. Охиныг буцааж өгөхийг гуйж манай эдэд хоолунд өгье халуун усанд оруулъя гэхэд шууд зөвшөөрөөл дагаад явдсан байгаа зү. Тэгээд тосгонд нь нэртэл тосгон гэхээсээ илүү хаягдсан балгас шиг л газар байна. Гэхдээ халуун ус нь бол тасархай юм шиг байна. Эмэгтэйчүүд маань халуун усанд орох зуур нөгөө охин алчуур зөөжгүйгээл. Нөгөө хоёрт маань гүрүүт харин хоол авчирч өгсөн чинь хортой байж магадгүй гэж бодсон ч тэсэлгүй идчихнэ. За тэр ч яах вэ? Ерөнхийдөө бол энэ арал дээр мөнх наслуулдаг үрэл байдаг нь үнэн бөгөөд тан гэж нэрлэлт юм байна. Бас энэ арал 3 хэсгээс бүрддэг ба далайн эрэг, тосхон, харин голын хэсэг нь бол хорай гэдэг. Тэгсэн Габимару мөнх наслуулдаг үрэл байдаг их баталгаа байна уу гэсэн чинь Тэнсэн гэх хүнтэй уулзвал аяндаа мэднэ гин. Гэтэл өнөөх нь ах トゥ хоёртой таарсан үхтгүү, хөгшөрдгүү, мөнхийн залуу төгс оршихуй байхын тэр. Бас энэ арал дээр ирсэн хүмүүс бүгдээрээ удахгүй үхэн гэж шүү. Яагаад гэвэл Тэнсэн бүгдийг нь олж алах нь ойлгомжтой бөгөөд хүмүүс зүгээр ч нэг үхэхгүй. Цэцэг болж хувраад мөнхийн амар амгалан голдог. Ингэж л хүний амиар тан гаргаж авдаг гиндэ. Бас энэ модыг Хоко харин охиныг Мэй гэдэг бөгөөд энэ арал дээр хэдэн зуун жилийн турш амар тайван амьдарч байгаа юм байна. Габимару усанд орох санаатай байшин руу ортол хөөхий энэ охиныг нэрээ айлгаж ханахгүй маа. Тэгсэн чинь Сагири манай үнийг загнаад соёлтой усанд ор гинэ бас. Энэ Габимаруд яг л эхнэр нь өөрийг яаж халамжилдаг байсан яг тэрэн шиг л санагддаг. Байнга л сэтгэл зүгээ тулаанд бэлэн байлгадаг байсан түүнийг эхнэр нь л халамжилдаг байж. Хэдийгээр хэсэг хугацаанд ч болов тайвширсан байсан ч Габимару ингэж тайван байх цаг байхгүй гэдгээ дахин нэг саналаа. Харин шар үст уулын хүүхэд хоёрыг эргээр алхаж явах үед тэдэн дээр ч бас нэг танихгүй эмэгтэй гарч ирснэ. Эрэгтэй болж хувраад үгүй ер нь яг юу болоод байгаа юм бэ вэ? За тэр ч яах вэ? Энэ хоёрын маань яг алах нэ. Өөрт нь гэмтэл учруулсан ч буцаад нөхөн сэрэгдэж явах шиг. Ямартай ч шар үст жоохон цаг очоод зүхтаж явсан боловч өнөөх нь нүд ирэмхийн хооронд л гүйцээд ирлээ. Гэтэл хаанаас ч юм сэлэм нисч ирээл хинбэ гэсэн чинь шар устын багш Шион гинэ. Түүний хэлснээр бол нилээн найдууштай хүчрхэг залуу бөгөөд шар устэд сэлмийн эрдэм заасан гин. Тэгсэн багш нь зүгээр барилд чинь сул байна. Зогсолт чинь буруу байна гээл бас ийм үнд сурагчаа загнах завтай. Энэ багш нь ч бас арлаас явахын тулд гадагшаа урсдаг урсгал хайж олсон боловч урд нь сонсож байгаагүй чимээ бас танил бос мэдрэмжээс болоод хараагүй хүн ганцаараа арай л явж дийлэхгүй байхаа гэд хамт явах хүн хайж явсан юм байна. Тэгснээ гинтхэн шар үстээс яагаад хоригдлоо дагуулаад зүхтаж явааг нь асуудал яг л урд өмнө нь та надад итгэл хүлээлгсэн шиг би ч бас энэ охинд итгэсэн болохоор гэдэг. Багш нь хөрхий зөөлөн үе юм өө дорхноо л тайвширчлаа. Энэ үед өнөөх нөхөр чинь хурч ирээд яах ихийн зургуу багшийн маань шархтуулчлаа шүү. Шар устууг нь чадхаараа эсэргүүцсэн чи түрүүн харсан арга барилын айл хэдийнэ нүдэлцэн гэснээ юу гэдэг дайралтай хийж үдээ бас.
Гудамжинд танхаа өссөн шар үстийг багш нь л зөвхөн болгох гэж хичээдэг байсан ч шар үст сурахгүй гэж зөрүүдэлдэг байж. Аргаа бараад багш нь түүнд энэ дивжээг орхимоор байвал намайг наад сэлмээрээ ядаж нэг удаа онвол явж болно гэсэн юм байна. Гэтэл нэг өглөө тулааны хичээлээ тасалж байхад нь энэ нөхөр шар үстийг оршуулгын газар дагуулж очиод энд танай багшийн чинь хуужин шав булаатай байгаа. Тэр урд нь багшаасаа салж яваад дахин уулзах үедээ цаацлагч болон ялтны хуваар уулзаж багшийнхаа гарт алуулсан. Тиймээс багш чинь алдаагаа давтахгүй тулд чамайг сайн сургахыг хүсэж байгаа гэдэг. Энийг сонссон шар үст буцаж очиод байдаг чадлаараа хичээнгүйлэн суралцсаар өдийг хүрчээ. Харин өнөөдөр тэр багшийнхаа ачийг хариулвуу гэлтэй багшигаа уулын хүүхдтэй хамт цухтаалгаад өөрийгөө золиослоод үлдвэ өрхий. Түүний нүдэнд өнгөрсөн амьдрал нь биш, ирээдүйд түүнийх байж болох байсан амьдрал нь харагдаад өнгөрлөө. Мэдээж энэ бүхэн багшд нь ч уулын охинд ч бас хүн дээр туссан нь ойлгомжтой. Урд нь шар үст маань их хичээсний үр дүнд багшигаа анх удаа онж чадсан ч дивжээгээ орхихын оронд үргэлжлүүлэн суралцахыг гуйсан байдаг. Манай хэд харин Хокогийн өгсөн мэдээллийг ашиглаж нэлээд их судалгаа хийсэн боловч хэтэрхий их нууцлаг зүйлийн учрыг тайлах гээд нүдний шилт маань бүр хамаг ирч хүчээ бараад дуусчээ. Уг нь тэр Габимарууд энэ их нууцын учрыг олж ээж л арлын төв хэсэг рүү нэвтрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэхээр аюултай шүү гэж хэлсэн боловч Габимару Тэнсэн гэдэг нөхрийг хайж болохоор ганцаараа явлаа. Хокогийн хэлсэн ясаар арлын төв хэсэг рүү явах замд үнэхээр л манангаар бүрхсэн байх ба. Замд нь бас яг Хоко шиг. Гэхдээ амьгүй болсон моднууд майн уншаадж байгаа юм шиг эсвэл бүр залбирал үлдээж байгаа юм шиг. Тэр чигтээ хөшөө болсон байдаг. Харин манай үнийг Мэй нууцаар дагаад явж байх юм. Тэгээ Габимару явсаар агаад энэ арлын хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд жинхэнэ бурхтай амьдардаг хэсэг болох төвд нь үрж ирэхэд хаалга хашаа энтэр нь яг л хүний гараар бүтсэн юм шиг гэд гайхаад байж ах зур шар үстийг алдаггаар хүрээд ирд юм да. Гэхдээ энэ нөхөр ядраад байгаа болохоор тулдмааргүй байна гэсэн боловч Габимаруг мөнх наслуулдаг үрлэний тухай ярмагц шууд бодлоо өөрчилдөг. Тулааныг бол Габимару үнэхээр гоё эхлүүлнэ. Өрсөлдөгчийнхөө хурд хүчийг шалгахын хажуугаар бас тусгай аргаа хэрэглээд алчлаа гэж бодсон юм уу яасын ингэж ч гин алдах гэжтэй Габим. Энэ нөхөр манай үнийг алчуудаа гэж бодсон ч Габимару ёстой чанга биетэй тулдаал босоод ирлээ. Тэгснээ чи Тэнсэн мөн үү? Гэсэн чинь нөгөөх нь харин чи хүн мөн үү? Чих шиг. За тэгээд энэ хоёр нилээ үзэлцснэ. Габимару аль болох түүнд нөлөөлөх дайралт юу идэг вүлээ гэж бодож байгаад санаандгүй хөвлийн хэсэг рүү нөшгөлцсөн чинь нөлөөлж ийна. Тэгснээ гинтхэн буцаад эмхтэй болж хувирснаа. Манай үнийг уг нь чадварлаг юм. Тэгтээ дургүй үргэжлээ. Ингээд үх гэснээ нүдэнд харагдахгүй шахуу дайралтыг алсын зайнаас явуулаад за тэрийгээ бүр угсруулж хийсэн ч гэсэн манай хүн чинь эхнэрээ удахоор л ирч хүч ордог доо. Тэгээд энэ мангасыг нөхөн сэргэлтэй хийж гүйцэхэргүй тийм их хурдаар нүдсээр агаад арай гэж унгаагаад мөнх наслуулдаг үрэл хаана байна гэсэн чинь нөгөөх нь бүр нэг сони юм болоод хувирчтэй. Иймэрхүү хувирал бол хавь ойрд хараагүй юм байна. Тэгснээ Габимаруг 380 цохиулж хаяад манай хүн босох гэтэл арал дээр бууснаас хойш зөндөө гэмтэл авсан болохоор би энэ туйлдаа үрчээ. Ухаан балартаад бүр их нэртэйгээ уулзсан. Арал дээр болсон явдал зүүд байсан бах та ухааны юм төсөөлж байгаад арай гэж ухаан ортол яг алуулах нэ. Энэ үед тэр Шинобигийн 20 дугаар дүрэн буюу үхэхээ мэдсэн бол дайсандаа аль чадхаараа хохирол учруулад хамтдаа үхэхийг оролцсон боловч нэг их амжилт олсонгүй. Энэ үед харин Габимару дээр Мэй хурч ирж аварснаар тулаан дуусах бололтой. Харин энэ нөхөр чинь яагаад ч Мэйг танд юм бэ? Нөгөө талд манай энэд Габимару болон Мэй хоёрыг хамт байхаас гарцаагүй гэж үзээд тэднийг хайхаар арлын төв хэсэг рүү явцгаахаар болно. Энэ үед өнөөх хүчтэй нөхдүүд чинь нэг газар бөөндөө сууж байх бөгөөд урд шөнө Габимарутай тулалдсан нөхрөл ганцаархнаа хөгшин. Бусд нь бүгд залуухан төрхтэй байхыг бодоход эднэр бас яг ч үхшгүй мөнх биш болж таарлаа. Тэгээд бас энэ нийл ягаан үстэй нөхрөл удирдагч нь бололтой. Энэ удаагийн ирсэн хүмүүсээс болгоомжлохыг бусдаа сануулна. Тэгээд бөөндөө нэг юм хундгалж аваад уугаадгсан чинь хөгшөрсөн байсан нөхөр буцаа залуухан боллоо. Тэгэхээр саяны уусан юм нь тан болж таарлаа. Тэгээд бас Хокогийн хэлснээр саяны нөхдүүд бол бүгдээрээ Тэнсэн. Бас бүгд нийлээд 7 хүн байдаг ба эрт үед бол нэг л хүн байсан гинэ. Тэр хүн Даянч байсан бөгөөд өөрийгөө 7 өөр хүн болгож хуваасан. Бас тэд нар нь тус тусдаа өөр зан аран шинтэй, өөр үүрэг даалгавартай гин. Бас Хоко энэ түүхийг хүүхэд байхасаа л сонсож өссөн бөгөөд тэр ч бас урд нь энгийн хүн байж. Энэ тосхон 1000 жилийн өмнө хөгжиж байсан ба ард иргэд нь урт насалдаг боловч бүгдээрээ наснаасаа үл харгалзан мод олж хувираад эцэст нь арлын төв хэсгийн гадна очиж суугаад залбирсан чихтэй хөшөө болдог гин. Энэ үед Габимару ухаан ортол голын хажууд хөвтөж явах ба
урд шүн тулалдсан Тенсэнийг лавл бурхан биш. Тиймээс ялах боломж байж л таараа. Гэхдээ яг яаж ялах уу гэд үжэтэл түүн дээр элдний мастер харгалзагчтайгаа хүрээд ирдэг. Ер нь бол чадварлаг тулаанчид тулаан хийхийн өмнө өөрийн болон дайсныхаа хөдөлгөөнийг тооцоолж хардсан байна л да. Тэгээд яаж ч удсан энэ хоёр хин хинэн хүн чарахтаа дуусах болохоор манай үнээр мэдэх бүхнийг яриулахаар шийдэж Габимаро ч бас аль болох тулалдахаас зайлсхийлээ. Ингээд Габимаро энэ хоёрт Тенсэний тухай ярьж өгсөн чинь энэ хоёр бүр чихэндээ итгэдэггүй. Тэгтээ аль альнийх нь сонирхлыг татсан болохоор энэ гурван маань зориг нэгтэй болж Тенсэнийг олж устгах нь гин. Гэтэл Мэй ганцхан шөнийн дотор хэдэн насаар том болсон байдیں۔ Тэгээд бүр хилд орчиж. Габимаро түүнээс мөнх наслуулдаг үрлэний тухай бас Тенсэнийг ялах аргыг асууна. Харин Мэй тэдэнд Тао гэх хүчний урсгалын талаар ярьж өгөх ба энэхүү хүчний урсгал нь хүчтэй бас сул дорой. Оюун санаач бас хүчтэй бөгөөд сул дорой гэж хэлсэн ч манайхан юу ч ойлгодгүй. Энэ хооронд уулын хүүхэд багшийг энгийн нэг хүн биш гэдгийг гадарсан бололтой. Түүнээс сэлмийн эрдэм зааж өгөхийг гуйсан боловч багш түүнд бүх зүйл тийм энгийн бишээ гэж хэлээд өөрийн ашигладаг давлгаа гэх мэдрэхүйн аргаа тайлбарлана. Тэрээр хараагүй ч гэлээ тэрхүү давлгаа гэх зүйлийг ашиглаж ойр орчноо мэдэрдэг нь одоо манай эдийн яриад байгаа Тао гэх энерги урсгалтай яг адилхан болж таарлаа. Таог бүрэн эзэмшвэл хүний хязгаарыг давдаг бөгөөд ашиглахын тулд биеийн хүч болон оюун санаагаа хит хүчтэй биш, хит сул доройч биш. Уур хилэн амар амгалан хоёрын яг дунд нь. За ер нь товчхондоо бол ертөнцийн бүх зүйлсэд оршдог амьдралын энерги бөгөөд тэнцвэрийг олж чадвал ашиглах арга нь хязгааргүй гэж ойлгож болно. Энэ үед манайхан дээр мангасууд хурж ирнэ. Гэхдээ энэ удаад зөвхөн энгийн мангасаас гадна өөр нэг зүйлч бас гараад ирж. Арлын төвд хаан ихтэй хоёр Тенсэн заваарч байх зураа нөхрөө шидсэн ах トゥ хоёрыг бол яагаад ч зугтаж чадахгүй гэсэн боловч ахан дүүгээ үүрсээр айл хэдийн нүхнээсээ гараад ирж. Одоо бол тэдний зорилго нь Тенсэнийг алах бөгөөд ах нь айл хэдийн Тенсэний сул тал бол хөвлийн хэсэг нь гэдгийг олоод мэдчихэж. Гэвч энэ хоёр дээр ч бас нэг нууцлаг амтан ирсэн нь Доши буюу Тенсэнд шууд зүтгэдэг баруун гар нь гин. Бас энэ нөхөр ганцаараа биш бусад баруун гарнууд ч бас нөгөө эд дээр очисон гэж шүү. Тэгээд бусад мангасуудын дүүн аргалж өгөөд ах нь энэ Дошитой ганцаараа үзнэ. Гэвч ах нь Тао ашиглаж чадахгүй болохоор Дошигийн эсрэг юу ч хийж чадалгүй үхлийн шарх авчлаа. Гэсэн чинь үгүй ээж. Ахын шарх айл хэдийн идгсэн байх ба Таог хүртэл харж чаддаг болчих. Нөхрөө шидэгдээд гарч ирэх хооронд түүний бие нэг л өөрчлөгдсөн бололтой. Бас ийм хурдан дасан зохицож байгаа нь түүний төрөлхийн шийдэмгий зөрөгтэй байдалтай нь холбоотой байх. Бас түүний биеэр бүрхсэн Тао улам бүр томорсоор байх ба саяхан л том яриад байсан Доши бүр шоконд орвоо гэж. Гэтэл дүүн ахыгаа нэг л биш байгааг анзаарсан боловч яг юу болоод байгаа бас дээрэс нь энэ ургамлын үндэс шиг хэн ямар учиртайг ойлгодгүй. Нөгөө талд харин элдний мастер болон Габимаро хоёрын тулдахыг харсан Мэй хит хүчтэй байж болохгүй. Тао бол хүчтэй бас сул дорой гээл. Нөгөө хоёр нь ойлгодгүй. Бас харгалзагч нь энэ хооронд задлан шинжилгээ хийх юм гинэ. За тэгсэн чинь энд ирсэн Доши Мэйг таньд юм байна. Ямар учиртай вэ гэхээр Мэй хэдэн зуун жилийн өмнө ордноос алга болсон ба угтаа бол Тенсэнүүдийн нэг юм байна. Өнгөрсөн хугацаанд түүнийг хайгаад олоогүй болохоор одоо шууд аваад ордонд руу буцна гэсэн чинь Габимаро яагаад ч Мэйг өгч явуулахгүй шинжтэй. Тэгсэн чинь дахиад нэг Доши гарч ирээд энэ хоёр чинь нэг нь 60 өлтийг нөгөөх нь хүн царайтай ирвэхийг удирдд юм байна. Тао гэж юу болохыг ч ойлгоогүй манай хоёр нэг л яаж тулдах ивэ болдгүй. Тэгээд Габимаро энэ хоёроос яагаад Мэйг авч явах гээд байгааг нь асуусан чинь Доши нар ч бас Таог сурахын тулд бэлтгэл хийдэг гин. За тэгээд нэлээд хэдэн төрлийн бэлтгэл байдаг ба хамгийн чухал нь арга бэлгийг хослуулах бэлтгэл. Энэ бэлтгэлийг хийхэд тэдэнд Мэй хэрэгтэй бөгөөд за нэг ёсондоо бол үүлэн борооны ажил хийнэ л гэсэн үг заяа. Бас тэгээд энийг ариун бэлтгэл гэжчээ. Бас олоогүй. Энэ арга бэлгийн хүчийн хамгийн дээд түвшинд хүргэсэн оршихуйн эр эм хүүсийг нэг дор цогцлоосон Тенсэнүүд гэж шүү. Харин энгийн хүмүүст эр эм хүүсийн аль нэг нь л байдаг штэ. Доши нар бол эрэгтэй. Харин Мэй бол Тенсэнээс ялгаатай нь зөвхөн эм хүүстэй гин. За тэгээд энэ нэг заваан шавжнууд Мэйг авч явж яг яах гээд байгааг нь ойлгосон манай эдийн уур нь хүрээд яг тесэрлээ. Бас Мэй зөвхөн эм хүүстэй төрсэн болохоор Тенсэн түүнд шууд өгөх эсвэл Доши нартай заваарч амьд үлдэх сонголт өгсөн ч Мэй гинтхэн л ордноос ор сураггүй алга болсон юм байна. За ингээд бүх зүйл ойлгомжтой болсон болохоор манай хоёр бол эднэрийг амьд явуулахгүй гэж шийднэ. Хэдийгээр Доши нар Тенсэнтэй харьцуулахад хүч султай ч гэлээ Таог сурахгүй бол эднэрийг ялах хэцүү бололтой. Харин энэ үед Мэй Габимарогийн биеэр урсах Таог мэдэрч
түүний хүчний урсгалыг нээж өгөх шиг боллоо. Яагч бүрэн ойлгоогүй ч гэлээ А1 төвчний мэдгэдэгхүүнтэй болсон Габимаро өөрийнхөө биеэр урсах цоо шинэ хүчний урсгалын учрыг ямартайж тайлах шиг боллоо. Бас энэ хоёр доошийг бол амьд үлдээнэ гэж юу ах вэ те? Энэ үед нөгөө хэд маань арлын төвд орших хорайд дөнгөж хүрээд ирсэн чинь ягаа үстэй Тэнсэн тэднийг өгтөж авлаа. Түүнийг харсан Куноичи шууд л зугцсан ч амжилт олсонгүй. Харин толгойн тасарсан ч Хоко арай л үхээгүй байдаг. Тэгсэн ч удахгүй өгчүүл сүнс маань хорайд ирнэ гэсэн чинь ягаа үст. За тэр сүнс ч бол шал худлаа шүү. Зүгээр л арлыг захирах гэж зохиос үлгэр штэ. Бас энэ арал бол зүгээр л туршилтын талбар. Харин та нар бол туршилтын туулайнууд гэж авд юм да. Бас мод болж хувирсан хүмүүс бүгдээрээ туршилтын алдаанууд гинэ. Бас болоогүй арал дээр ирсэн хүмүүс дээр туршилт хийж өөрийнхөө зарцуулгацсан ба хүчтэй хүмүүсээр бол тан хийдэг гин. Тан гэдэг чинь мөнх наслуулдаг үрлөө гэсэн чинь энэ арал дээр ирсэн хүмүүс нэг ийм л сони юм яриад байгаа юм да. Энд тийм юм байхгүй. Тэр тан гэдэг байгаа юм чинь Тэнсэнүүд л уудгийн. Энгийн хүмүүс уул мод болоод хувирчдээ штэ. Гихийг сонсоод Сагири шоконд ороод хөөхий Габимарог өрөвдөх шиг. Харин Куноичи завшааныг ашиглаад Тэнсэнд гэмтэл учруулад зугтах гэсэн боловч ийм хурдан нөхөн сэрэгдэг гэж яаж мэдхэвдэ те? Золтой л алуулсангүй. Гэхдээ Куноичи Тао гэж мэдэхгүй ч Ки гэж нэрлэдэг Таотай адилхан хүчийг ашигладгийг мэдсэн Тэнсэн нөгөө хоёрыг нээх оошахгүй харин Куноичиг л их сонирхоод байна уу да. Нүдний шилтууг нь Куноичиг хамгаалахыг оролдсон ч тусламж хэрэггүй гинэ. Тэгээд өөрийнхөө нууц аргуудын нэг болох уусан хорт бодисоо арьсаараа гадагшлуулах аргыг хэрэгэлсэн ч Тэнсэний эсрэг бол нээх их амжилт олсонгүй. Энэ хооронд Сагири Тэнсэний сул талыг Хокогоос асууж аваад тулаанд нэгдлээ. Өмнө нь хэлсэнчлэн Тэнсэний сул тал нь хэвлийн хэсэгтэй байдаг. Даанч Сагирид хангалттай хүч байсангүй. Гэхдээ түүний дараагийн дайралтаас авсан шархаа Тэнсэн яагаад ч юм сэргээж чаддгүй. Яагаад вэ гэхээр хүн бүрийн тав өөр байдаг бөгөөд Сагиригийнх бол энэ Тэнсэний эсрэг давуу талтай юм байна. Гэсэн ч энэ бүхэн Тэнсэнд улмал сонирхолтой байх шиг байна. Нүдний шилт маань савл хийвэл Куноичиг хамгаалаад даанч нөгөөх нь бол арай л хүн чанаргүй юу. Манай хэд нилээн дажгүй гар нийлж байгаа ч гэсэн Тэнсэн тавг бүр янз янзаар л ашиглах юм аа. Тулааны дундуур нэг бол эмхтэй болоод нэг бол эрэгтэй болоод байгааг нь сайн ойлгохгүй л шүү. За тэр ч яах вэ? Тэнсэнийг арай гэж нэг барьж аваад хамгийн сул цэгт нь нилээн гүн цавчаад эцэст нь нэг юм тулаан дууслаа. Манай хэд ч ялсандаа баярлж жоохон ч гэсэн тайвшраад суух зураа Сагири нүдний шилтээс яагаад Куноичиг ингэж их хамгаалаад байгааг нь асуутал нүдний шилт багасаа л зураг зурх дуртай байсан ч бараг хүчээр шахуу Ямада гэр бүл дэлсэж цаазлагч болсон гин. Харин Куноичигийн эрх дураараа юунд ч баригддгүй зан чанар нь түүнд маш их таалагдсан болохоор за ер нь бол дурлцсан гэхэд болно дөө. Нөгөө талд харин энэ хэд маань Мэйгээс багсаг мэдээлэл цуглуулъя гэж байтал Габимаро туйлдаа өрснөө яасан гинтхэн ухаан алдаад унчлаа. Гэтэл нөгөө Тэнсэний цогцсон дээр нь хэн цэцэг аваачаа тавьчваа гэсэн чинь өнөөгч нь үхээгүй ээж таарад хөөхий нүдний шилт Куноичиг хамгаалаад өөрөө үхлийн шарх авчдаг. Ингээд манай хоёр хийж чадах юмгүй үхлээ зөвшөөрдгийн даваан дээр багш маань хүрээд ирлээ. Тэгээд бүр Тэнсэний эсрэг ганцаараа тултна гинүү. Харин нүдний шилтийн биеэс ургацсан цэцгийг тастаж автал буцаад ухаан орсон ч биеийн байдал нь нэлээд хүнд байдаг. Бас манай багшийн Тао Тэнсэний эсрэг давуу талтай юм байна. Гэсэн ч жижигхэн шархдах төдийд л биед нь хор шингэж ургасан цэцгийг тасалсан ч маш их цус алдаад эхэллээ. Энэ үед уулын хүүхэд Куноичи Сагири хоёрыг яагаад тэврээд байгаа гэсэн чинь уулын хүүхэд өөрийнхөө Таог ашиглаж бусдын тамиртын хийг сэргээж чаддаг гэдгээ саяхан олж мэдсэн гин. Гэхдээ мэдээж Тао таардгүй хүн гэж бас байд юм байна. За тэгээд энэ хоёр маань багшид туслахаар тулаанд нэгдэх үед Сагири ч бас Таогийн урсгалыг бараг л өөрөөс нь илүү сайн мэдэрч байгааг хараад за хараач гэжтэй мэдрээд багш маань их л баяртай байх шиг байна. Гэвч тулаан сунжрах тусам Тэнсэний идэгрэх хурд нь удааширч байгаа ч гэлээ манай эд ч бас удахгүй туйлдаа өрхнээ. Харин багш маань өөрийгөө энд үгсэн байсан ч хамаагүй заавал шавийнхаа өшөөг авахын төлөө эцсээ хүртэл тулднаа гин. Тэгээд арай гэж Тэнсэнийг алах боломж олдсон чинь хөвлийн эсгээс нь ерөөсө хүчтэй Тао мэдрэгддгүй. Яг амин цэг нь муу юм уу гэж байтал нүдний шилт Тэнсэнийг цэцэг болоод хувирсан чинь амин цэг нь хамгийн их шимт хижээл агуулдаг гол хэсэгтэй байгаа гэж зааж өгснөөр эцэст нь нэг юм Тэнсэнийг цааш харууллаа. Харин Тэнсэн үхэхдээ энэ мөчийг 1000 жил хүлээлээ гэдэг. Яагаад үхэхийг хүсдэг байсныг мэдж байгаа юм байвал комент хэсэгт бичээрэй заа юу. Би бас мэдмээр лээ.
Ингээд тулаан дуусч 2-2 хүн чарахтай хүмүүсийнхээ аль нэгийг л аварч үлдэж чадхаар байлаа. Уг нь бол хоёуланд нь цус тогтоох юм өгч болох ч гэлээ Куноичи эмээ харамлаад нэгэнд нь л өгнө гэд багшийг аварч нүдний шилтийг тэнгэрийн оронд нь үдэж өглөө. Хөөхий амьд үлдлээч гэсэн үлдсэн насандаа зовж амьдрах байсан болохоор магадгүй Куноичи ийм шийдвэр гаргасан байх. Энэ үед Габимаро ухаан орсон ч нэг л биш байлаа. Манай багш нөгөө үедээ Таогийн талаар ярьж өгөх бөгөөд түүний хэлснээр бол Таог ашиглах нь бие мах бодоос гадна ой санамжинд ч нөлөөлж магадгүй гин. Харин Куноичигийн бодлоор бол Габимарогийн тосгоны удирдагч нь шиноби нараа багаас нь өөрийнхөө иргэшээлд байлгахын тулд нэг ёсондоо генжүцүү ашиглаад ой санамжинд нь өөрийгөө үгшгүй нэгэн гэж итгүүлсэн байх магадaltaй. Бас дээрэс нь Габимаро шиг залуухан шинобид их нэртэй болохыг зөвшөөрсөн гэдг нь ч бас сонирн байна. Магадгүй их нэр нь ч бас жинхэнэ биш байх гэсэн чинь нөгөө талд Габимарогийн ой санамж нэг л биш. Ямар арал дээр яах гэж ирснээ бас их нэрийнхээ тухай бүх зүйлийг мартцсан байдаг. Хэрвээ үнэхээр л Куноичигийн ярьсан зүйл үнэн байж таарвал Габимаро бүр арай л өрөвдөлтөй биш гэж юу. Энэ үед дараачийн хүмүүсийг арал руу илгээх тухай шогуны тушаал гарсан байдаг. За тэгээд энэ анимны season 2 удахгүй гарч эхлэх болохоор хэрвээ та нар хүсвэл бүх анги нь гарч дууссаны дараа recap хийж болно шүү заяа. Тийм болохоор part 2 гэж комент бичээд лайк саба дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.